Бүгдээрээ хай өнөөдөр бүгдээрээ үеийн орлоо хамттай явна. Тэгээ Oreo бит хоёрын анхны хол аяллаа хийж байна. Oreo машинд өдөрт 3-аас 4 цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Өдөр болго надтай хамт машинд байсаар агаад машинд явж бол нэлээд сурчсан. Энэ зуны турш бит хоёр 20 гаруй влог нэмэлтээр хийхээр төлөвлөж байгаа. Мэдээч удаан машинд явахаар нохоо чилэн нас нэг хаяа залах нь намайг өдмөр санагдана. Тэгээ энэ үед юм бодохоор аюу ивтэй нартай давж гарах гэж маш их хичээж байна. Тэгээд ütсэн Oreo маань л их юм сурч байгаа. Бохо. Хоёр нэрийн яа. Хоёр анхныхаа логотой цамцаа өмсөн. Би одоо удахгүй харуул. Ой. Ийм цацдаг нарны төс биендээ авих хэрэглэж байгаа. Тэгээ би энэ зуны борлохгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа учраас энэ зуны турш хэрэглэж үзсэн. Тэгээд энэ зунаа борлох нь үгүй юу? Нарнаас хэр хамгаалахыг хамтдаа харцгаа ичсэн биеэрээ дүүрэн төрхөн. Тэгээд бас нүүрэндээ төрхөж болдог гэсэн. This is for me. Энэ нарны төсийг өнөөдрөөс хэрэглэж болж байгаа. Биендээ төрсөн чинь ингээд цайдгүй юм байна. Аюу чийлээ мэдрэмж өгч байна. Гарлтны юм. Фу! Бит хоёроо хойлоо хойлоо. Ингээд камерада хянаас бич байгаа. Бичиж яах юм бэ?
байж. Хүй найз болчихоо та. Татаас нөгөө. Ингээд бодоо. Ингээд нэг 5 ширхэг үртэй юм. Чи чуё. Зүгээр. Гайвд. Төв Монголын уудам талд орших үзэсгэлэнт Өгийн нуранд байгалийн гайхамшигт тогтоц амар тайван уур амьсгалаараа жуулчдыг даддаг. Аранхан аймгийн Өгийн нур сумын нутагт байрлах энэхүү нур нь Цэнгэг устай ойролцоогоор 25 км талбайд эзэлдэг. Өгийн нур нь олон төрлийн шуудын амьдрах орчин болдгоороо онцлог. Хун, галуу, ангир зэрэг шувууд нуурын мандал дээр хөвгөн байгалийн үзэсгэлэнг улам бүр тодтогдог. Зуны улиралд нуурын эрэг дагуу аялал жуулчлал идэвхжиж, завиар зугаалах, загасчлах амрах боломжийг олгодог. Харин намар хаврын улиралд байгаль илүү тайван, нам гүн болж жинхэнэ амар амгалыг мэдрүүлдэг. Өгийн нур бол зөвхөн аялал жуулчлалын бүс биш, харин байгаль амьдралын тэнцвэрийг илтгэх үнэт өв юм. Энэ нуурд ирсэн хүн бүр байгалийн энгийн бүртлөө гайхамшигт гоо сайхтыг мэдэрч сэтгэлээ амраадаг. За банхартай таарчлаа байна. Нааш ирчихгүй хаа. Тэр ирүүл шууд цотно. Гайгүй юм шиг биш. Хүүрхийн номхон махаар байна уу? Яа. За цаач явчлаа. Бид хоёр нэг тийм чухал биш байсан юм шиг байна шүү.
Чоко байшиг оё вэ? Шим харж байгаа юм шүү. Ой. Аяллийн влог хийгээд одоо 5 дахь сар руу орж байна. Тэгээ энэ хугацаанд влог хийгээгүйгээр маш олон газраар би аялж байгаа. Тэгээ энэ хугацаанд нэг л зүйлийг олголоо. Би яагаад өмнө нь ерөөсө хөдөө явдаггүйсэн бол гэж их бодсон. Найзуудтайгаа хамтдаа явах хүлээдэг, эсвэл одоо бага хахад ээж аваад явахыг хүлээдэг байсан шүү дээ. Тэгээ том болонгууд тантай найзууд явандаа гэл яг тэр цаг хугацаа хүлээгээд үйлцэл нь ерөөсө таардаггүйсэн. Тэгээ одоо аялж ихснээс хойш би өөртөө айгүй их итгэлтэй болсон байна. Тэгээ өөрийгөө илүү их таньж яагаад гэвэл энэ ганцаараа байх цаг хугацааг айгүй үр бүтээлтэй ингээд өнгөрсөнд болсон зүйлс, ирээдүйд болох зүйлс гэдэг маш их нэг бодох хугацаа ихтэй тийм ээ. Уртын замд гарч одоо тэгэл дуу сонсоол яваад байна гэж байхгүй. Дотроо юм бодно. Тэгэл нагаарт гарч нэг ажил бодогдохгүй. Яг амьдрал айгүй хаашаа чиглэж байгаа нэ би ерөн хийм бэ гэдэг. Одоо би яг өөрийгөө олж эхэлж байгаа байхгүй. Энэ хугацаанд би өөрийгөө олоогүйсэн юм лээ. Би яг ажиллах ёстой. Би ингээл ийм л байх ёстой гэдэг нэг тийм цензуур тавьчихсан байсан. Одоо л би амар маргааш өгчөж магадгүй ийм ороод амьдарч байгаа юм чинь өдөр болгоныг аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр та энэ зүүн заавал маш ихээр аяллаарай. Гэр бүлээ, хайртай хүнээ, хайртай амьтнаа тий бүгдийг аваад зүгээр л энэ хотоос гар. Бүгдээрээ л угаасаа хотод стресстэй өдөр болгон төвчрэл өдөр болгон бохимдал ямар нэгэн ингэдэг стрессүүд гарч ирж байгаа штэ. Өөртөө цаг зав олгоод чөлөө олгоод зүгээр л гар. Орой өмшил оролцсон байгаа. Одоо юмнуудаа бүгдийг засаад хурааж дуусныхаа дараа майханд ороод унтна. Тэгээд өнөөдрийн бичлэгийн хийх донод дэлхийн амтлагийн пензнаас явсан. Тэгээд би бичиж байгаа. За бичиж байгаа юмсаар. Тийм байгаа. Тэгээд маш гоё доноттой байлаа. Тэгээд энэ сая ялаа. Ялаад хэрэгтэй. Үзэсгэлэн төгөлтөр байна. Тийшээ саарсан гоё бүх юм л гоё харагдаад байна. Орч гоё. Унтахаас өмнө нэг дрон нисгэж хийж бодож байна. Өнөөдөр их сваад хийе.
За тэгээ бүгдээрээ сайхан амарцгаарай. Бид хоёр унтлаа. Гадаа олон тэгэхээр гоё юм. Супер. Маш гоё. Зөрөглөл байна. За бүгдээрээ сайхан амарсан уу? Тэгээд хоёр сэрээд эхний орой бит хоёрын өрөөсөн анхны хөдөөний өдөр байна. Гадаа бурцсан болчихж амар гоё. Амар гоё болоо. Босъё да тийм. За хатаа ямар ярьцгаая. Хэнэ бицант юм. Йоо. Тэгээ бүгдээрээ баяртай. Би зандаа гарлаа. Бит хоёр зандаа